Энэ жилийн саршины барилдаанаар хин гэдэг ямар бүх төрүүлэх бол таны хувьд таны бодлоор яна ерөөсө бүх ёстой мэдгүй. Одоо энэ удаа анх удаа бүх үзэж байгаа очиж тий. Ёстой нэрлж ёстой мэдгүй юм байна. Бодвол хүмүүсийн яриад байдаг ханган авраг төрүүлэх юм болов. Би тэгж л тааж мэдгүй. Тэр хамгийн мундаг авраг юм шүү. Тий. тэгвэл ахаа бүхтэй холбоотой асуулт. Эхлээ одоо бүхчүүдийн айл нэг бүхийн биеинд орж үзье гэвэл ямар бүхийн биед орж үзэх вэ? Тэр төрүүлсэн бүх юм биенд л орж үзье гэж бодож байна. За саршины баяраар ер нь одоо тийм эмэгтэй хүний эхнэр хүний үүрэг яг юу байдаг юм бэ? Одоо мэдээж та бүхний маань хувьд бол хэдийгээр улсын хурлын гишүүнч гэлээ. Гэртээ бол одоо эцэгтэй ээж хүн шүү дээ тийм. За гэрээ цэвэрлсэн. Тэгээд мэдээж яриг яс юм чин цагаан идэ. Тэгээд жижигхэн тавг одоо засж байгаа. За тэгээд бас гэрийнхэн одоо бас бууз бэлтэж өөрийнхэн гараараас буузаа хийж байгаа. За тэгээ мэдээж яриг хоёр талын аав ээж тэр очиж зодлох нэг өдрөөс хамт байж бас үйлчлэх хэвээр. Тийм имэдээ өндөр одоо буурай имэдээс үйлчлдэг гэсэн. Тийм галтгаа бариад тэнийгээ зогсно. Хамгийн гоё тийм сэтгэл тоногсон сар шинээсээ дурсаач гэвэл ямар? Ер нь бол имэтэйгээ байхад нэг шин дээл өмсөд. Тэгээ ер нь бүгд гоё шин дээлээ өмсдөг шүү дээ. Тэгээ шин дээлээ өмсөд имээ бас шин дээлээ өмсөд ээж аав ер нь ингээд гэр бүлээрээ тавгийн эдэг ингээд засаад ингээд цагаасар хийдэг. Агт нэг инээдтэй юм болжсэн. Манай имээ нөгөө цагаан сарынхаа боовыг одоо хэвийн боовыг эрт аваад авдрандаагаа хадгалсан байсан чинь битүүний урд өдөр гарсан чи хөгдөрсөн байсан. Тэгээд тэрийг бид нөгөө хусаад тэр хөгзийг ингээд ч одоо орой олцсон маргааш шинийн нэг юм чинь битүүний орой тасан штэ тэр хөгзийг ингээд хусж исэн. Тэгээд хусаад тэгээд дараа нь шар тос мостой төрхчлөө яаж л хүүхдээс нэг тийм дурсамж санагдтiin. Тэгээ нөгөө кинонд гардаг шиг нөгөө нэг тамирын ямар юмны мөсөд долоох гэж цуглуулсан юм маань хоёр хулган идчихлээ гэж уйлдаг шиг тийм юм болж байсан. Одоо ч тэр хүүхдтэй боон өнөртчихлээ. Зүг юм ярьсан уу? Гэтэ болсон бодлохгүй тийм. Саршины баяраар ер нь хамгийн гоё нь юу яа? Ер нь одоо ээжийнхэн цагаан сарыг бэлдэж өгөх бол их гоё байдаг. Одоо ээжтэй зориулж туслана. Тэгээд ээжийн цагаан сараар өгөх бэлэг гийг бэлдэн ээжэд бас одоо хажууд нь зогсож үйлчлэх бол ер нь аюу гоё. Тэгээд жоохон хүүхдүүдэд бас бэлэг өгөхөөс их гоё байдаг шүү дээ. Тийм. Саршины баяр болж байгаа тэгэхээр бас Монгол түмэндээ саршины баярын мэдлэгийг төвшүүлж байгаа. За тэгээд сар шинээ сайхан тэмдэглэж өнгөрүүлээрэ. За цагаан сараар айл хотлоороо тий динж хотоотл гэдэг шиг одоо өтгөс буурлаа хүндэлж одоо баярлуулна. Дээрээс нь эрүүл их бас байх хэрэгтэй. Хоол ундаа бас зөв идэж ууж байхгүй бол одоо сар шинийн баярын өмнө хойно бас цус ходоодны өвчлөл бас өсдөг. Тийм болохоор тэрийг бас бодож нөгөө нэг айлдаа орохдоо одоо эхлээд одоо ходоодноо зориулж юуг нь идэж уух вэ гэдгээс бодолцож эрүүл мэндийн зөвлөгөөнүүдийг сайн хараарай гэж одоо ерөөё.